Би гэтдэг муулах шүү дээ. Огт муулаг. Зарим тохиолдолд бодит байдлыг хэлэх нь доромж шиг санагддаг тохиолдол байна. Хүн нүртэй шөөм үү одоо нөгөө анлин манлин гэл ингээл өшөө тэр нэг унтсан байрсан ингээл бусад юм тэгэл баяжуулаад ингээл бичин штэ тий. Тэр нөгөө нэг хараал хийсэн хүн дараа нөгөө дэвхрээд идэв штэ. Тэр мөр бас баяжуулсан юм уу тий? Тэр бол яг болсон юм. Хөх тийм үү? Тий. Азар номын хөтөлбөрөөс бэлтгэн өргөдөг кофе дээр нэвтрүүлгийн маань дараагийн нэгэн шинэ дугаар та бүхэнд хүргүүлсэн боллоо. Энэ удаа бид ярилцахаар сүүлийн үед бестселлер болоод байгаа номын зохиолч сэтгүүлч Намин Чимдэг ирсэн байна. Сайн байна уу та? За сайн байна уу. За урилга хүлээж авч ирсэн баярлалаа. За. За зохиолч сэтгүүлч хүний хувьд өөрийнх нь хийсэн бүтээл одоо ном, роман, нийтлэл юу ч бай тийм ээ. Олон түмэнд ингэж ихэр хүрнэ гэдэг өөрөө маш сайхан үйл явдал байдаг бах. Тэгээд цагаан бороо номын хувьд бол яг одоо шуугуулад бестселлер болоод байгаа. Баяр хүргэе. За их баярлалаа. Сайхан байна. Өмнө нь ер нь одоо таны гаргаж ирсэн зохиол бүтээлүүд яг ингэж цагаан бороо шиг ийм одоо хүлээлттэй, ийм өндөр одоо сашаалтай дээрээс нь нэмээд бас юмжлууд явж байгаа шүү дээ. Ер нь ингэж олон түмэнд хүрсэн тохиолдол байгаа юу? Байхгүй. Ерөөсөө байхгүй. Тэр нэг олон ч номтой биш тийм юм тий. Тэгээд цагаан бороо ингэж хүмүүст амар хүрсэн чинь танд ер нь ямар байсан бэ? Яг баярлах юм байлгүй яг. Гэхдээ бас жоохон санаа зовж байгаа юм байна тий. Энэ олон түмэн хүмүүсийн ард түмэн гэдэг чинь далай шүү дээ. Энэ цагаан бороо дотор ч үтсэн одоо далай гэж ард түмэн бол залгилах юм бол одоо ямар ч одоо хаан дээдс ямар ч бурхнаас илүү их ухааныг гаргаж чадна. Тэгээд энэ ард түмний хүлээлтийг өнд хүрч чадж байгаа болов яадаг бол гэсэн нэг юм бас болгоомжл байна. Сэтгүүлч хүний хувьд одоо сэтгүүлч чинь та тэгээ Монцамед нэлээд олон жил ажилласан тийм ингээд сэтгүүлч хүний хувьд би ингээд бодохдоо ингээд сэтгүүлч нэг жоох ингээд баригчтай юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Одоо бичлэгийнхаа төрөлд ч юм уу. Тэгсэн чинь та ингээд бүр амар уран сайханжуулаад ингээд явцсан байсан. Тэгэхээр энэ тал дээр бас та ер нь юу гэж хардаг вэ? Би болвол өстой ингэж уран сайханжиж чадахгүй байх гэж боддог байхгүй. Тэгэхээр яалтчгүй тэгээ зохиолч хүний бас өөрийнх нь байх шиг байна л да. Сэтгүүлч бол миний зам зураас олсон мэрэгжил шүү дээ. Тийм үү. Тий. Зохиолч бол миний хувь заяа байхгүй. Тэгэхээр ч ялгаа байлгүй байх. Тийм ээ тий. Зөвхөн сэтгүүлч бол амь зохион тулд хийж явсан л ажил шүү дээ. Тий. Гэхдээ одоо өөрийнхөө үндсэн нөгөө тавилан заяаныхаа юмнаас хол хөндөрөөгүй ойрхон л одоо бичиж яг л адилхан бичгийн ширээ нийлээ ард сууж явсан. За сэтгүүл зүйн товоонд нэлээд олон жил бүтэлсэн маань энэ уран бүтээл бас нөлөөлөг байх. Нэг сайн тал нь сэтгүүлч юм их олон талаас нь харах шаардлагатай болдог. Ялангуяа нийгэм, хүн, нийгмийн социологийн ухамсарыг сэтгүүлчд хамгийн их сайн одоо нэг барометр гэж хэлдэг шүү дээ. Тэр нь өөрөө энэ намайг уран бүтээлийнхаа илүү одоо нарийн ягт харах, өргөн талбар дээр харах, нийгмийн мөн чанартай нийцүүлж харахад сэтгүүлчээр ажилласан хэдэн жилийн туршлага хэрэг болсон байх л гэж бодож байна. За цагаан бороо романыг бичих болсон шалтгаан ямар шалтгаантайгаар биччихсэн бэ? Яг бүр шууд ингээд роман бичигээд бичиж бол эхлэв юм шиг үлээ тийм ээ? Тийм ээ. Яг шалтгаан ч юу ах вэ? Ер нь бол бүр хүүхэд байхын нэг ийм юмыг энийг л бичих юмсан гэж бодоод яваад байсан. Хизээ эцгийнч мэдэхгүй би чинь тийм албайд хүн шүү дээ. Тэгэл за нэг юм хиндэл гэсэн бодоод яваад байдаг. Тэгэл учиргүй за одоо ингээл одоо депош үүсгэх юм уу ажил хэрэгч хүмүүс шиг за одоо энэ 7 хоногт ийм хий чинь энэ жил нэг ийм хий чинь гэдэг ингээд ерөөсөө явдаггүй. Тэгэл бодож байгаа л тэгж байгаа нэг юм эвлээд ирэх юм бол бичихгүй бол тэгэл хүчлэхгүй л явд юм л да. Нэг 10-аад настай байхад юм уу тэр манай олон булгийн шаргын гов гэж одоо манайхан бүгд монголчууд мэднэ алдартай том гов. Тэр шаргын говийн урд үзүүр олон булг гэж манай нутгийн тэр нэг тэрүүгээр явж байгаа аав нэг цагийн шанаа гэдэг газар хар цаг гэж байдаг. Өргөлжсөн их хар цаг. Дээр үед бол тэр чинь сүрэг тимээ орчод олддгүй байсан юм лээ. Одоо бол сүрэг тимээ байтгаа өн чин бот зогсож тороо шаргатахаар болчихсон тийм. Гэхдээ яг нэг их цаг хэмнэ үлдэгдэж яах юм байгаа. Тэгээ тэрүүгээр явж байгаа л энд нэг хүнийг шатаач гэсэн юм дэ гэж ярьсан байхгүй. Тэгээ ямар хүн юм гээд ихнээ цоогоор атгээд хүнийг ингээд манай анан ч тий ананд одоо цагаан бороогийн гол Баатар ананд ингээд тэр нэг дудаас нэг 70 гэдэн тэмээ
тэр чинь Бээжингээс ховд зүгтэл явж исэн тэр цагийн шанаагаар гараа явж исэн юм ил дээрэмдэж аваад тэнд нуучсан байхын аргалж ягаад хуурч гиндүүлж ягаад барьж авчираад цагта тэр зарим нөгөө цайг тэр үеийн одоо нөгөө шар цаг зэрэгэлж үрж байгаа амьдарч тачсан мэлдэ гэсэн юм яриад би одоо тэр чинь 10-аад настай байсан одоо над нэг юм дардс чулуун дардс зааж исэн санагдтаа. Тэгээ би одоо тэрийг эргээд хайгаад болохгүй байгаа. Зүгээр үнэхээр зорж бол очиагүй зүгээр явдал дунд л хаяа нэг явахтаа энэ хавьдал зааж ирсэндээ гэл ингээл хардаг. Зүгээр зориод очиод хайх юм бол олдох байх гэж бодож байна. Тэгээд тэр 10-аад настай хүүхдүүд тийм мэдээлэл сонсонгууд над маш одоо соргог зүрх ширтгэл үлдсэн л дээ. Тэгээд ингээл тэрүүгээр чин дараа нь одоо ингээл үе хаяа явна. Одоо ч нутаг явахтаа тэрүүгээр явж байна. Тэгэхэд л нөгөөдөг чинь баян ингээд над дотроос хатгаад идэг байхгүй нөгөө санамж энэ чинь нэг юм байгаа шүү нэг ийм үйл явдал болсон шүү энийг хэрвээ чи уран бүтээлч юм болвол энэ сонссон энэ нэг хүн тэнд ингээд тэмцэж яваад ингээд амьдарч тагтаад өнгөрсөн байна харамсалтайгаар эмгэлдээр өнгөрсөн байна тэрийг ямар нэгэн байдлаар чи сонссон юм бол уран бүтээлч юм болвол зохиолчлон болвол тэрийг энэ үлдээх хэвээр үлдээх бол энэ чинь баг нүгэл болох юм байхгүй юу чинь одоо сонсны хувьд тэгээ тэрийг одоо аав маань бидэнд надад хэлж үлдээж аав хэн гэж хэлж үлдээснийг мэдэхгүй аав ч 23 оны хүн гэтэл энэ бусын үйл хөдлөл чинь 19 онд бусын үйл явдал шүү дээ тэр чинь юу лээ мөрөн жилөө болсон гэж хэлж байгаа. Тэгээд тэгэхээр нэг тийм бүр өөр ирэхгүй хатгаад байсан юм байгаад байна. За нэг энийг бичэндээ гэл. Тэгэл магадгүй одоо би залхуурч явж байгаад айж үтсэн байж магадгүй. Тэгээд яг бичихт нь болох зүгээр санамсаргүй байдлаар биччихсэн. Нэг гэхдээ би энэ чинь нэг жижигхэн тууж болгож бичнэ гэж бодчихсон. Тэгээд нэг засаг тааны 7 сайрын тухай жижигхэн одоо нэг жоохон Google-ийн транспорт бархуу маягийн нэг тиймэрхүү жоохон тийм дараамттай тууж бичих гэсэн бодож явж байсан. Тэгээд соён хэвлэлийн газрын захирал лууяд би энэ чухал дорого зээлэр хэвлүүлчихсэн. За энэ нэг хэдэн сая нэг 5 сая төгрөг орчим төлбөрийн өгч чадлаггүй энэ чинь энэ үүлгийн номч зарагдахгүй шүү дээ. Тэгээд төлбөрийн өгч чадлаггүй 2 жил боллоо. Тэгээ лууяд хэлсэн үе номын чинь хэвлийн өртөө өгч чадахгүй удаж ийшгүй яах вэ гэсэн. Та өөр битгий санаа болцоогоор бол гээл зайлуул лууяч хүний зөөгөр хүнлэг шүү дээ. Тэгээд би хэлсэн байхгүй. За нэг өгч чадахгүй шинийхээ зөндөө бодлоо одоо энэ корона морона гэдэг ерөөсө болохгүй нэ. Би ч юм 2 тууж бичиж өгч. Жижигхэн тууж бичиж өгч. Тэгээд тэр туужийг чи авцаараа тэгээд тэр өнгө төгрөгөө босох нь уу, яа нь уу, босгож чадвал тэр босгож чадахгүй бол тэр гэсэн чи өө тэгээд гэсэн. Тэгээд нэг 2 тууж бичих гээд би нэгэнд нь болох тэр энэ одоо манайхан бас сайн мэднэ энэ алах голын дайны үед мануул гэд манайх чинь уул алдчихсан шүү дээ. За. Тэгээд яг нөгөө гал зогсоох хилцээрийн үеэр нэг бас нэг жаахан бодлон гараад нэг уул алдчихсан бүхэл их гоё сайхан уул тэр нөмөргөн гол их хийдэг. Тэгээ тэр уулыг алдсан шалтгаантай холбоотой нэг тийм бас нэг хувь хүний нэг сонин хачин намтар байд. Тэгээ тэр хөөхөн жижигхэн тууж болно. Тэгээд энэ цоохрандын тууж хоёрыг нийлгээд 2 жижигхэн тууж бичиж өгөөд лууягаас энэ өрөө тагалчаа гэж бодоод өнгөрсөн жил бичсэн. Тэгээ энийг бичээ явсан чинь бичээд байсан чинь ингээд тууж орон болчихгүй юу. Тэгтээ байна. Орон болчихсон. Орон болоод юу нөгөө 5 сая төгрөг өрдөх гэсэн тууж маань нэлээд том орон болчихсон. Би лууяд хэллээ л дээ. Тэгээд ерөөс нөгөө чинь тууж чи орон болчихлоо. Би чамд өгөхгүй ойлоо. Би энийг өөрөө хэвлэлээ. Тэгээд чамд дараа нь бодхоос гэсэн. Тэгээл гисэн. Тэгэл орон болгоод гаргаад тавьчихсан. Харин санаанд бол хүмүүст л сайн гурчин тий. Тэгээд олон жил ингээд сэтгэлдээ нэг ингээд нэг юм эмзэглэл тээж явлаа шүү дээ. Тэр нэг юм сонсчоо л ингээд. Тэгээ тэр их олон жил ингээд энэ богшсон учраас тэр нэг ингээд бүр амьлаад ингээд одоо бүр ингээд юу гэдэг. Тэгээд ингээд нэрэгдээд тэгээд тэрний үр дүнч байж магадгүй. Тэгээ хүмүүст нэлээд хөрөөл авах шүү дээ. Хүмүүс одоо их л сайхан гоё хүлээж авч байна. Манай дээр ч одоо Ацурын пэйжээ би өөрөө ингээд бас хамт давхарлал явуулдаг гэсэн. Ингээд лайв бид нар хийдэг байхгүй одоо нөгөө цагаан сар итгэжүүлэлтүүд явж байгаа лайв хэнгүүд лайв болгонд орно. Цагаан бороо байгаа юу, цагаан бороо байгаа юу гэх байнгын тийм асуулт байгаа. За ингээд цаашааж байгаа нэг хэсэг байхад одоо нөгөө хятадын эсрэг үзэлтэн ч гэдэг юм уу нэг ийм нэг ганц хоёр юм бас яригадах шиг байна тий. За яг хоо ганц хоёр юм яригдчих ил байна л да. Яг тэр уулаасаа тэгэл 100 хүн байхад хүн хүний үзэл бодол өөр штэ. Тэгээ янз бүрийн үзэл бодолтой хүн байна. Янз бүрийн одоо үзэл бодолтой байхаас ч аргагүй тэр хүн хүний
язгуурын өгдөл байна, төржсөн орчин байна. ертөнцөг үзэл харилцан адилгүй байна. Хүмүүс хүн одоо хэвэн зүтгэжсэн биш. Гэхдээ ер нь хар юм хараараа, цагаан юм цагаанаараа байдаг. Үзээ хараа хар юмыг цагаан гэж бүрдэж болохгүй. Үзээ хараа цагаан юмыг хар гэж одоо бас бүрдэж болохгүй адилхан. Энэ үг хэлж ийн хөхтөр ер нь яг зүгээр төвд үнэн гэж байхгүй амьдрал дээр. Гэхдээ абсолют одоо юу арцсан үнэн бол байна. Ялангуяа ахын хүрээнд бол арцсан үнэн гэж байдаг. Бид нар тэр арцсан үнэнээ одоо олж харах. Ялангуяа нэг үндэсний хувьд бол тэр үндэснийхээ үнэт зүйл гэдэг юм дээр бол одоо нэгдэж нийлж явах хэрэгтэй юм байна. Зүгээр тэн дээр бол яахан одоо шүмжилж байгаа юм дээр зарим нэгэн хариу өгөхөөс аргагүй болсон. Түүнээс ер нь уран бүтээл зохиолч, хөв зохиолчийн үзэл бодол уран бүтээлээ гаргаад тавьж байгаа юмн дээр одоо тэр шүүмжлэл тэр үзэл бодол дээр нь гэхээсээ илүүгээр шүүмжлэл яг жигэн нөгөө уран бүтээлчийн урлах үе дээр шүүмжлэл байх юм бол илүү бодиттой байдаг. За энэ одоо урлах нь одоо ийм болсон байна. Ур чадрын хувьд одоо ийм уран сайхны хувьд ийм болсон байна гэдэг одоо нэгэн тийм бүтээлч шүүмжлэл бол өөр хэрэг. Харин тэгхгүйгээр зүгээр тэр субъектив шүүмжлэлүүдийг бол би нэг тоохгүй байна л да. Гэхдээ нэг юм анзаарч энэ юу анзаарч нөхдөр бид үндснийхээ хунсар гэдэг юм нэг жаахан гээгээ юу да гэсэн бодож байгаа. Тэр нь энэ шүүмжлээс анзаарч байгаа. За шүүмжил дотор нэг нэлээд хүчтэй сонсогч байгаа юм нь юу гэхээр үгүй энэ категорил муулаад байгаа юм гэж. Би категорил муулах шүү дээ. Огт муулаг. Зарим тохиолдолд бодит байдлыг хэлэх нь доромж шиг санагддаг тохиолдол байна. Энэ Арман дээр гарч байгаа үйл явдалд хятадууд оролцсон. Энд хэрвээ Орос юм уу, Япон юм уу, Америк юм уу оролцсон бол би Америкийн тухай юм уу, Япон Оросын тухай бичих ёстой. Гэтэл яхахгүй түүхэнд болсон үйл явдал дээр нь хятад хүн оролцсон байна. Хятадуудын одоо гүнзгий ноцтой оролцсон. 100 жилийн өмнө монголчуудын одоо хувь зээнд хамгийн их холбоотой байсан тэр хятад холбоотой байсан шүү дээ. 20 дугаар зууны өнгөрсөн 20 дугаар зууны Монгол үндэсний түүх болвол хятадын одоо санаархлаас өөрсдөө тусгаар болгох гэсэн хатуу ширүүн ил далд тэмцлийн түүх л байсан шүү дээ. 1911 оны үйл явдалч, 12 оны үйл явдалч дээр 15 оны үйл явдал, 21 оны үйл явдал. За 30-аад оны тэр бослого тэмцэл өрнөл тэгэл 39 онд 45 оны цугаар тогтлын санал асуулга, 61 оны нүүб дэлсэх явдал, 67 оны одоо хөгжил, 90 оны явдал гэл өнөөдрийг хүртэл ингээл бүгдээр л энэ нэг ийм л юм байгаад байгаа юм. Энэ яг одоо бид нар өнөөдөр нүдэн тарагч байгаа юмдаа хууртаад элб зэрэглэнд хууртаад энэ дээр ч гисэн. Тэгэд энэ бодиттой энэ нэг төг нөхцөл байдлыг огт анзаардаггүй. Тэгэхээр тэр үнний тухай бичсэн. Тэр үннийг бичиж байгаа нь яг зарим нэгэн хүмүүс яхан таагүй санагдаж байгаа шүү. Таагүй санагдахаас арга байхгүй. Хэд өчр шалтгаан байгаа тэрийг бол ойлгож байгаа. За нэгдүгээр, хоёрдугаар тэр нэг бидний монголчуудын хувьд онцгой өрмөц нөхцөл байгаа гэдэг хэлж мартчихлахгүй байна. Хоёр том гүрнэтэнд байгаа. Дэлхий дандаа инг тайвнаар байдаг юм гэж юусоо байхгүй. Одоо хүмүүс ингээл сайхан инг тайван байна, мөнгөд байж их юм шиг боддог шүү дээ. Инг тайван гэдэг бол энэ мөнхийн зөрчлүүдийг төр зур намдаж идэг, төр зур тайвшруулж идэг, одоо тайвшруулах эм төдий зүйл шүү дээ. Улс гүрнүүд байнга л өөрсдийнхөө эрх нөлөөг, эрх ашигыг аль болох одоо хүрээ нөлөөгөө тэлэх гэсэн гэрмэлзэл байнга байж. Тийм нэг үгүй шүү дээ. Одоо бид нар байнга л хүн болгол нохой шахууцхан шахуулж байгаа шүү дээ. Мөнхийн ханд нөхөр гэж байдаг, мөнхийн эрх ашиг гэж байдаг гэж. Тэр мөнхийн эрх ашиг дунд манайх шиг юм эмзэг соёлтой, эмзэг одоо эдийн засаг болоод цогцол тогтлын асуудал эмзэг байгаа. Ийм улс орны хувьд бол энэ хоёр том гүрний дунд зөвхөн энэ хоёр гүрний дунд байгаа нь өөрөө геополитикийн их онцгой ноцтой огтлц төр бий болгож байгаа. Ягаад гэвэл өнөөдөр дэлхийн ертөнцид том гүрнүүд энэ өрсөлдөөн энэ бидний хоёр хөрштэй шууд харалдаад эхэлж байгаа. Одоо барууны өрсөлдөөн, Америкийн өрсөлдөөн, лалын ертөнцийн өрсөлдөөн гэдэг. Хүссэн хүсээгүй бид нар тэр өрсөлдөөний огцол дээр сууж байгаа учраас бид болгоомжтой, бодолтой, одоо давхар бодолтой багшаар байгаа. Тэгэхээр тэр нэг онцлогоо харахгүйгээр одоо өнөөгийн нэг ойр зүрийн нэг хүний эрх мэрх одоо расизм энэ гэсэн юмар одоо энэ байдлыг одоо дараа одоо юу гэдэг эсрүүцэж байгаа бол энэ зүгээр одоо нөгөө юу гэдэг лээ нөгөө жингийн цаваа явж лөө жингэр нөх хоцч байна гэдэг юм болно гэсэн үг. За дээр нь энэ дээр би ямар нэгэн одоо тийм нэг үндэсний дээрэнгүүцэл ч юм уу расизм гаргасан юм ерөөсөө байхгүй.
бодит байдлыг үүссэн. За хятад хүмүүсийг бүгдийг муу гэж огт бичээгүй. Монгол хүнийг бүгдийг сайн гэж огт бичээгүй. Уншигчд бол бас сайн мэдэж байгаа. За хятадууд дотор муу хүмүүсийг хангалттай бичсэн. Гэхдээ сайн хүмүүс энэ төр олон байгаа шүү дээ. Тэр олж харах юм бол одоо цогор анандыг тэр гашуун усны говьд айлд зарцлагдаад гинжтэй гахаар хонжоохот өрөвдөд өнжөөд нэг одоо доторхын цутангаар дижидэг хоёр самган хятад хүн шүү дээ. Нинжин сэтгэлтэй өрөвч зөөлөн. Тэгээ сүүлд нь цогроонд тэр хоёр чинь ачийг хариулах гэж очсон. Нэг нь нас урчсан, нэгэнд нь ачийг хариулдаг шүү дээ. Тэр цохор хэн хазан дамбыг шархтай баригдчихсан өтөө твтэж яхад нь насаж дэмждэг бордорж өгөн чихтэд хүн шүү дээ. Тэгээ тэр чинь хэлж байгаа. Гэхдээ чи яавд дааж. Ягаад энэ араатнуудын гарт орчихв? Танай энэ Монгол нутагт талын чон, хээрийн чон илбэг бол манай хятад нутагт хүн чон илбэг. Жарахгүй шүү, хүн ихтэй газар жарахгүй шүү. Илбэг шүүдээгээд халаглаад шархыг арчаад ингээд би одоо даа тусалж чадахгүй байна гэд халаглаад зовоо сууж байгаа тэр хүн муу хүн биш шүү дээ. Тэр хүн хятад хүн муу хүн биш. За тэр цохор амны хамжаа болоо явж байгаа Салим гэж сахилын нэртэй лалын одоо исламын шашны шашинд ороод сахилын нэр авсан хятад ир байгаа. Тэр бол ер нь яг нарийн ярих юм бол манай цохор амнаас давн нөхөс тутахааргүй тийм ширтэй гүн гүнзгий тань мэдсэн тийм хүн байгаа. Тэр чинь өөрийгөө ямар их нүгэл хийснээ өөрөө мэдчихэж байгаа. Тэгээ тэрнийхээ төлөө шаналаад гутраад тэгээ өөрийгөө одоо шийдэхийг бурхнаас ч юм уу одоо тэр чи намайг тарчлаач гэж хэнийг зооргонд ирэх тэр шууд хэлж байгаа шүү дээ. Зүгээр нь битгий алчих. Тэгээ тэр ер нь хүний хамгийн нандин чанар юугаар илэрдэг тэр гимшлэр илэрдэг. Хамгийн их үнцэнтэй хүн хамгийн их гүн гүнзгий гимсэж чаддаг. Тэгээ тэр Салим шиг тэгж гимсэж байгаа хүн тэр энэ дээр баг байхгүй дээ. Тэр муу тэр хиттэр шиг хат хүн шүү дээ. Тэр муу хүн үү. Тэгээ ингээд харах юм бол би хаттуудыг огт муу бүгдийг муу гэж хэлээг байгаа. Нөгөө талаас нь одоо монголчууд байна. Монголчуудыг одоо тэр яг хөө тэр нэг 7 сайрыг сайн гэснээс биш одоо тэр чинь олонх нь бол ер нь бас л таарах нөхдөд байгаад байгаа шүү дээ. Тэр одоо мухар маран байна. Одоо нэг 200 оны төлөө авчиад цогроонд авч амьдраш талахчдаг. Тэр хэн байна? Нөгөө Явган Бадга нүцгэн ядмаа хоёр гэдэг нэг хоёр ачаагүй залхуу гинин тэнийг одоо юу гэдин тэгээд хамаг сүлдэн тэгээд тэрийг харсан хүн бол ойготмор тийм хоёр хүн байна. Чи Монгол хүмүүс байгаа шүү дээ. Өөрөөр би юу хэлж ийн нөхдөр тэг өшөөх олон хүмүүс байгаа. Одоо тэр хазан дамбыг хэдэн нөхрийнхээ араас яг өөрийнх нь нөхөр хэдийгээр бодит байдал тэр өөрийнх нь нөхөр мөн боловч тэр цаана нь одоо тэр үндэсний баялагын тухай асуул яригдж байгаа шүү дээ. Үнцний тухай асуул яригдж байгаа. Тим юмны төлөө явж яхад нь замд нь таарсан тэр нэг 3 нөхөр шүү дээ. Нэг нь болох тэр нэг гөлчөө гэдэг нөхөр. Чиний нөхөр бол зөөр хөвгөртлөөс явах шүү дээ. Чиний нөхөр энэ төлөө явж яхад бид хоёр явахд яах юм. Ийм нэг ховоо бодсон юм чинь өөртөө үндэснийг сөрүүлдэг байхгүй юу? Тэгээ дээр нь тэр гэхэр мөнгө гэдэг нэг зарагч нөхөр чи яваач та ингэж яхсан чи одоо чи сайр гिचээ тэгээд өхөр мөхрөө алдаад арчаагүй очоо заргахыгаа тэрийгээ очоо зодоод өгөөд юм аваад тэр хариугаа ав гэж загнаад байгаа шүү дээ. Тэнгүүд хоёул хамтаа явах тэр өөгүй би 3 тэмээн хараас явчихна гэж. Иймэрхүү тийм арчаагүй явц ус тэлгээтэй тийм хүмүүс зөндөө олон гарч байгаа. Тэгээ дээр нь тэр далиу дэмбэрэл ч юм уу одоо тэр тэр чинь үндсэндээ тухайн нөхцөл байдалд засаж зохицож байгаа болохоос биш тэр үндэсний эрхчлөө тусгаар тогтлын тухай асуулах бодохгүй шүү дээ. Ялангуяа тэр Хатанбаатар Магсаржууны нэг харуулсаад байгаа юм байгаа. Тэр чинь бодит түүх бас 1911 оны 7 сард Монголын хан ван гүнгүүдээс Оросын Баатар цагаан хаанд бичсэн цагтлаас иш татаж байгаа юм тэр. Тэр цагтл яасан бэ гэхээр бүр одоо ингэ бодох тэр би бол миний толгойд тийм өдөрлгүүд байсан гэхээр бүр ичмээр харуулсмаар байгаа байхгүй юу? Улс орн байхгүй болоод харийнхан орж ирээд өр зээл идэгдээд улс оронд одоо заавал зайлшгүй байх хэрэгтэй шинжлэх ухаан, техник, технологи одоо дид үзэсгэлэн, эрүүл мэндийн салбар, боловсролын салбар аль аль нь бүр сурагчгүй байхад нэг улсын өөрийнх нь одоо эзэн байгаа одоо манж хаттыг эсрэг Оросын цагаанд ямар гомдол гаргаж ийнө өгөхтэр бид нарын өгөх ёстой жил болгон өгөх ёстой салин бүнлэг өгөхгүй байна. Цаг хугацаанд нөхгүй байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь бид нар ингээд салин бүнлэгээ нэмүүлэх гээд ингээд хэмжээний өргөл өргөдгөө. Одоо нэг албан тушаагаа нэмүүлээд өргөл өргөсөн хэмжээгээр нэг одоо вангийн одоо юу гэдэг ханч болгодог ингээд тэрүүгээрээ салин нэмэгдэв юм байна л да. Тэгсэн чинь нөгөө тэр дунд шатны түшмэгдүүд нь болох тэр нөгөө дээш нөгөө өргөх ёстой юм нь авахгүй хүлээж авахгүй. Тэгээд дамжуулахгүй. Тэгээд дамжуулаач гэд гоох тэр хідэн төмөн лан
мөнгө нэгдэг. Тэгж бид нарыг охироож ийнэ гэж. Гэхдээ энэ ийм ярьж байгаа хүмүүсээс тэр ийм толгойд ийм өдөрлөг байхад тэр улс орон дөрөөлөх байх үү гэж. Тэгээ Атанбаатар гонд чинь дургуутдаг байгаа шүү дээ. Ийм байна. Бид хэдийгээр харийн дайсантай тусгаар төлөвлөлөд ажиллаж байгаа боловч яг нэдэр дээрээ бид тэрнээс илүү аюултай юм энэ чонтоо нийлсэн нохоо гэдэг шиг дотоодын элдв бялангас шуналтай огийн новшин юмнууд их олон байна. Энтэй тэмцэх хэцүү байна. Чамайг цоохоранд чамайг хэрвээ ингээ ил гаргаад ингээд энэ тэмцэлд ашиглах юм бол чамайг хорлох хүмүүс олон байгаа. Тэгээд тэр чи далдуур юугаа гэдэг тэр нэг одоо нэг далдуур арай жоохон өөр төвшин тэмцэх арга зам сонгож явуулж байгаа. Энэ хэсгийн тэр чин тэр бас л одоо ч нөхцөл байдал адилхан л байгаа шүү дээ. Тэгэл одоо улс орны эрх ашиггээс илүүгээр одоо өөрийнхөө эрх ашигын төлөө авилгал авч байгаа хэдэн тэр бумаар нь бидний халааснаас зүгээр нүдэн дээр шууд хулгайлж байгаа хүмүүс олон л шүү дээ. Одоо чи татвар төлдөг үү? Төлөх байх. Миний өгсөн татвараас хэдийг авсан мэдэхгүй. Хэдэн 100 тэр бумаар нь авчаад байгаа шүү дээ. Тэд нарт ялгаа юу байгаа тэд нар. Тэр нэг Оросын цагаанд бичижсэн тэр нөхдүүдээс ялгаа чанарын хувьд огт ялгаа байхгүй. Тэр зам таарчаад одоо орилоо шарлаад явж идэг одоо манай зарим хүмүүс тэр хэхэр мөнгөөс ялгаа байхгүй одоо зүгээр дүрсээс олчихсан гар утас орчихсан жип унцсан явж байгаа шүү дээ. Яг л адилхан байгаа байхгүй. Иймэрхүү юмыг л одоо тэр нөгөө дургуйцлэл одоо би юу дургуйцж байгаа одоо эмзэглэлээ. Эмзэглээ одоо нэлээд бодиттой одоо юу гэдэг реакцтай бичсэн хүмүүст хүрээдсэн байж магадгүй. Харин одоо нөгөө ичдийн орны гэдгээр илүү тэмцсэн Ган Чавхлангийн таны номын талаар бичсэн юу тэмдэглэлийг уншсан чинь ерөнхийдөө нэг үгээр хэлэх юм бол цахаас гэж хэлэхээр байна гэж хэлчихсэн. Тэгэхээр тэр тал дээр бол ер нь бас тэгж ойлгох горч байх юм тий. Тийм ээ тэр захаас ер нь зүгээр эмзэглэл юм. Зүгээр ингээл хүмүүсээ л гэж хашгирч л байгаа. Хэдийгээр 100 жилийн өмнөх төв хүчиж байгаа ч гэсэн өнөө цаг үчсэн. Гүн чинь ийм байх шүү болохгүй нэ шүү дээ хараач л орилоод байгаа. Сэтгүүлч юм биш дөө нэг хэсэг одоо нийгэм болохгүй байгаа юмнууд байна л да одоо ерөөсөө энэ цаг үед одоо бүгдээрээ сайхан дандаа сайхан байдаг ч юм гэж байхгүй. Гэхдээ л энэ цаг үед бидний энэ цаг үед болохгүй байгаа юмыг одоо ялангуяа сэтгүүлчдүүд төр бол хэлж явах, ярьж явах, одоо илчилж явах, олон түмэн сануулж явах юм байгаа алдж байгаа ч юм байна, онж байгаа ч юм байна. Тэгээд тэр эмзэглэлээ тэр түүхэн цаг үе дээр аваач тэр түүхэн цаг үед аваач тавьж тэр аль алиндаа сайхан нийлцээд байгаа юм. Монголчууд түүхэндээ ер нь ургад дорчижсэн үеих олон, сэгчээсэн үеих олон байна. Бид чинь их урт он жилийн одоо хэдэн 100 хэдэн мянган жилийн түүхтэй ард юм ба шүү дээ. Гэтэл 100хан жилийн өмнө бид ер нь их дорд орсон шүү. Их дор орсон шүү. Анхудаа одоо төрөө алдсан шүү. Төрөө алдаад богд хааныгаа харийн ерөнхийлөгчийн өмнө ерөнхийлөгчийн зургийн өмнө сөхрүүлээд Монгол зэрэг хизээч зэвсгээ оруулах байгаа зэрэг анхудаа түүхэндээ хэдэн мянган жилийн түүхэндээ зэвсгээ оруулсан түүх одоогоос 120 жилийн өмнө болсон шүү. Тэр түүхийн харсан эмзэглэл энэ цаг үе дахиад давтагдаж магадгүй гэсэн нэг тийм эмзэглэл байгаа учраас л би яалаад байгаа. Тэр одоо бид нар юу гэдэг ингээд ирдээр одоо удлаа одоо хятад аюулаар хүн амтан айлгаад тэргээр одоо юу гэдэг ном борлуулах гэлээ гэсэн тиймэрхүү юм байна л да. Аюул байгаа нь бодтой шүү дээ. Одоо бид нар сая 90-ийн хилагдаад юу болоход л одоо барааны үн хитэх өсөж чинь энэ эдийн засгийн тусгаар тогтол гэж байхгүй байгааг л харуулж байгаа шүү дээ. Яагаад бид нар эдийн засгийн тусгаар тогтол байхгүй болчих үү? Энийг учиршилтгааныг яагаад бид өргөн гэрэлийнхээ барааны 91% ганцхан хөршөөс хамааралтай болчих үү гэдгийг харах юм бол энэ маш олон ноцтой асуудал гарч ирнэ. Ухаад үзэх юм бол тэгээ эн чинь өөрөө бид нэр хэлэх ёстой үг зааш хэлэх ёстой зүйл мөн шүү дээ. Анхаарах ёстой цаг үе мөнөг бол мөн шүү дээ. Тэгэхгүй одоо юу гэдэг нэг сайхан даяарчлал яриад сайхан хүний ирэх яриад ингээ явж итэл бид нэр суудгууд нэгээс өөр ингэсэн үнцэнт зүйл хөрвүүлчих юм бол чинь хэцүү юм болоод тааж. Байдал бол тиймд байгаа. Тийм байгаа эмзэглэл байгаа учраас л яриад байгаа хэрэг. Та ер нь одоо зохиолын яг судалгаа гэдэг ингээд зорж зохиолохоо судалгааг ер нь хийсэн юм уу? Эсвэл ингээд нэг өөрийнхөө уншин судалсан бүхэн дээр яг нэмж ингэж хийсэн юм уу? Нэгдүгээр хоёрдугаар түүхийн үннийг болвол дарсан уу, дутууд болсон уу гэхээс бол хэтрүүлээгүй шүү гэдэг зүйлийг таны олон ярьцлага дээрээс уншлаа. За яг одоо энийг бичиж явах үед бол нөгөө зорж судалгаа бол хийсэн юм бол байхгүй. Зөв бичиж явах үед зарим нэгэн юмыг тодруулж харах юм бол байсан. Өнөөх цогор амдын эмзэглэл яваал байсан гэсэн ш тэр одоо 10-аад настай хүүхдээс хойш одоо бараг 40 жил явсан ба шүү дээ. Тэр хугацаанд тэнтэй холбоотой нэг эмзэглэл байсан учраас тэнтэй холбоотой юмыг л өөр ирэхгүй сонирхол үзээ. Сонирхол ингээл автоматар шахуу ингээл зөнгөрөө шахуу үзээ яваад байснаар ингээд олон юмыг хөндлөх шалтгаан болсон байна. За тэр дутууд улс нь дутууд улс нь гэхээс илүүдүүлээгүй гэж хэлдэг бол яа харахгүй. Ягаад гэх юм бол асар баялаг хуучраа байгаа. Би тэр хуучраны
За 3-1-ийг ч юм уу оруулсан. Бүгдийг оруулах болцоо байхгүй. Бүгдийг оруулчин бол жишээлбэл тэр нэг баруун тийшээ тэр нэг дээрэм тонуу тэр нэг алга гэтэл амар юм шүү дээ. Шулаа мүлжлэг гэдэг. Тэр бүгдийг оруулах юм бол эн чинь уран зохиол биш болчих жоохоо. Бүр ингээд зөвхөн тим юмны одоо юу гэдэг нэг тийм каталог маяг болчих шүү дээ. Тэгээ каталог болчих бол одоо тэр чинь одоо юу болох юм одоо стажик нөгөө арсизм маяг болчих нь одоо тийм. Тэндээс яг энийг тодруулахад хэрэгтэй мэдээллүүдийг аваад жаахан уран сайхан зүйл оруулчих. Тэр одоо хамгийн одоо яг гялдсан хэсэг бол тэр буурал бүсгийн төгөлтэй. Хууч яриа гэж ярьжсэн тий. Хууч яриа гэд ингээд ярихаар одоо хинхэн хууч яриа штэ тэр нөгөө эжидийн зүйлс ч гэсэн хинхэн хууч ярианаас улбаатай гэдэг хэлсэн. Ер нь танай нутгийнхан их тийм хууч яриатай хууч яриагаа эргээд нөгөө баг болчруудтай их тийм ярьж өгдөг. Одоо тэр нь бүр ингээд уламжлаад явдаг нэг ийм санагддаг ш надаа. Говьалтай хүн ер нь одоо говьалтай одоо таны насныхан одоо манай аав ээж юу юм бэ тий. Илүү их хууч яриа ер нь яриад идэв шиг санагдав. Чингис хааны үед гэхэд Алтай өөрөө баруун төмний төв болж исэн. Дундад зуунаас хойш одоо тэр алхын 4 хааны нэг нь Алтай төвлөж исэн. Ягаад гэх юм бол тэр өөрөө баруун зүүн хоёрыг холбодог. Төв алах болоод одоо баруун хязгаар одоо Алтай өөр одоогийн Шинжааныг холбодог үндсэн зам харилцаа. Хойшоогоо одоо хойтол уршаага одоо тэр төвд хятад гансуу торгоных зам руу ордог бас нэг үндсэн зам харилцаа. За ховд одоо усын хязгаар бүр хойшоо Мансын хотхороос уршаа Бээжин хүртэл явдаг бас нэг зам харилцаа. Ингээд энэ хит хитэн энэ томоохон замын огтлцол юм байна. За дундад зууны үеч гэсэн одоо тэнд баруунаас орж ирэх одоо зүүн гарчуудын товтлогоноос сэргийлэх манжийн томоохон хэлэлт хамгаалт байсан. За тэгээд энэ чинь өөрөө баруун зүүн хоёрын их том соёлын мөргөлдөөний талбар цаанаас орж ирсэн одоо буддизм, исламын шашин, уйгуруудын одоо төрөлт тэгээд энэ наан байгаа одоо тэр баруун зүүн хоёр Монголын хоорондын одоо хил. За энэ хөвсгөлийн үегээд их ч одоо тэр нэг баруун талч байхаа өмнө боллоо шүү дээ. Одоо энэ дээр гарсан тэр нэг юуны дунгаануудын бослого. Тэгэл одоо Шинжаанд чинь нэг тусгаар улс болох гал Англи, Франц, Америкууд хүртэл ороод ингээл Оросууд хүртэл орсон. Тэг ингээ баахан хөл өмнөний яг ингээ завсурт байгаа учраас маш ариун баялгүй л болчихж байгаа. Алтайхан нэг өчөл ярих юм бол одоо хуучирээ ярьдгүй миний үеийнхэн баг байхгүй. Тэр хуучирээ тэр ариун баялаг хуучирийн дотор өссөн хүмүүс одоо зохиолч олон гарахаас ширээ байхгүй. Манай алтахны шин тэгдэг шүү дээ. Зохиолч олддог гэж. Тэг би бол одоо төдөөгаан зохиолууд бол үндсэндээ тэр хуучирийн зэрэгтэл уурсан байдаг шүү дээ. За анхны бүтээлүүд тэр Улуу ир орман тэр чигтэй хуучирээ. Улуу ир орман бол яг л одоо тэр ханташ нуруунд болсон үйл явдал хүн амтны ярьсан яриа маш сайн одоо сайхан боловсруулсан. Дараа нь ороогүй сумарман. За тэр нүүдэлсөдл орман гэдэг тэгээд хөшнө өөрийнх нь одоо тэр жижиг өгүүлбэрүүд энэ төр бол ерөнхийдөө тэр нутгийн аман хуучирээ. За Лодо Дамган одоо Тунгалаг тамир бол бас л тэгэл аман хууч дээр л үндэссэн их сайхан зохиол шүү дээ. Тэгээ босод их олон юмнууд байна. Тэгээд аман хууч байхаас ч арга байхгүй. Тэгээд харин бид нар тэр аман хуучийг бага авч үлдсэн. Би жишээлбэл хүүхэд байхдаа аав ээжийн өвөө эмээгийн нутгийн хөгжтийн ярьдаг яриаг залуудаа нөгөө болсон болоог удлаа нэг юм шинжлэх ухааны ном үзээд сургууль соёлгээд ингээ явж тэр нөгөө ярьж байгаа яриаг чинь нэг ингээл нэг юм хэрэгтэй ч юм уу үнэн ч юм уу удлаа ч юм уу шидтэй ч юм уу нэг юм баг чи юм яриад амны зугаа болгоод ярьж идэг гэл тоодгүй байсан. Тэгээ одоо эргээд харахад бол тэр маш хүнцэнтэй байсан юм. Тэр дотор чинь тэр аман хуучрын дотор чинь тэр үндэсний танин мэдгүй үндэсний соёл сэтгэлгээ үндэсний өрмөц онцлог түүхэн давхар явж идэм байна. Тэгээд дээр нь уран бүтээлч хүний хувьд бол тэр аман хуучийг боловсруулж чадах юм бол бид дэлхийд үндэснийхэн өрмөц талыг ийм бачин үндэстэн байна шүү, ийм өрмөц сонин түүх байна шүү гэж харуулах тийм гол үндсэн түүхийд маань тэнд байж байна. Одоо дэлхийн 20 дугаар зууны одоо их сор болсон орман 100 жилийн ганцаардал одоо танад энэ дээр харагдаж байна да тий. 100 жилийн ганцаардал бол үндсэндээ аман хуучд дээрээс суурж бүтсэн орман. Габриэл Маркес тэр эмийн урсуулал юм байл л дээ. 100 жилийн ганцаардлын одоо гол дүр болдог шүү дээ. Тэр эмигийнхаа ярьдаг тэр хуучрыг бол мань хүн бол маш сайн боловсруулсан. Үнэхээр одоо шийдэ реализм гэдэг юм хүлэтэн утга зохиол хийж чадсан. Гэтэл Колумб гэдэг улс бол дундад зууны үед газар зүйн их нээлтийн үеэр
шинээр бий болсон улс шүү дээ. Өмнө нь яг хөө тэр уучин индианууд байсан. Тэд нарыг арчаад байхгүй болгоод шинээр энэ хэрэгжил бий болгосон улс. Зөвлөж хэлэх юм бол Габриэл Маркес нэг 400 жилийн түүхийн амьд одоо ямар нэг юм бахай 300 нэг 300-400 шиг үхрийн ширттэй байна гэсэн үг маань хүн. Гэтэл бидэнд бол бидний ч хэдэн мянган жилийн түүхэн шүү дээ. Тэр асар баялаг юм байна. Тэгээд тэр бид шилбэл бидэнд Маркес нь 300 үхрийн шир байгаа бол бидэнд 3000 үхрийн шир байна гэсэн үг. Сүнс чөтгөртэй одоо тэр нөгөө шунлын ойх энэ гэл тэгэл дээрэс нь тэр нөгөө ламнар тэр төвчин энэ гэл тэр хүмүүсийн тийм ичтийн амартай би тэгээд энэ дээр танаас асуухдаа юу гэж асууж бодсон гэхээр энийг та өөрөө зохиод юм уу эсвэл одоо нөгөө хуучаарай маранаасаа ингээд ийм зүйлсийг гаргасан юм уу тэр одоо ламбуугийн тийм хүч чадал би биэндээ тийм хараал хийсэн тэгснэ тийм хүний нүртэй шувуу ирж суугаад муугаад тэгээд тэрийг одоо яаж хуучаарай хуучаарай өөр баяжуулдаг байх уу тэгээд баяжуулаад хооронд нь утгачтай болгож холбоод зохиолын сүжиттэй хэрэгтэй өвдөнтэй яаж холбоод ямар нэгэн байдлаар холбохгүй бол салан хуучир юм байна. Тэгээд тэрийг нэг үйл явдлын зангилаанд оруулж өгч. Тэгээд яахан баяжуулах юм байна. Яахан уран сайхны нэмэлтүүд гэх. Жишээлбэл сүрэмжүү төвчөнтэй холбоотой хуучирээ бол зөв араас нь бол хараал хийсэн. Мань хүн араас хараал хийнэ гэж тооцоогүй. Өмнө нь наашаага энэ богдын хүрээнд ирж тэр чинь богдын одоо төрийн чойжонгоор залагдсан хүн шүү дээ. Төрийн чойжон гэж. Одоо бид нар энэ нөгөө Сэлбэн байшингийн уралд чойжон лам музей гэж байдаг шүү дээ. Тэр чинь одоо төрийн чойжон гэдэг би ойлгохдоо төрийг хамгаалагч сахиус маягтайгаар одоо шашин талаас нь хамгаалах сахиус маягтайгаар эрхэлээ тийм том хүн залагдаж ирсэн юм шиг байлаа. Одоо Далай ламын чойжон гэж байдаг шүү дээ. Далай ламын чойжон бас тэгэл ирээдүйг зөвгөндөг ил далд засал хийдэг тийм хүн байна. Далай ламын чойжон гэсэн ном хөтөл монголоор гарсан санагдаж байна. Тэгэхээр чойжон гэдгийг би тэгж ойлгож байгаа юм. Шашны бөө маягийн хүн юм гэж. Харин тийм. Сахиус маягийн сахиус болгодоггүй юм гэж. Тэгээд тэр сүрэмжүү төвчин хүнийг 11 оны богдын засгийн газар гарсны дараа залсан юм лээ гэсэн яриа байт. Зүгээр тэрийг баталгаажуулсан ямар нэгэн баримт байхгүй. Одоо өөрөөр хэлбэл богдын засгийн газрын үеийн ямар нэгэн одоо архивын баримтад засаг таанаас чойжин төвчин залсан тухай мэдээлэл байхгүй байна. Гэхдээ тэр төвчин зал тэр мэдээллүүд тухайн үед одоо юм болгон одоо архивлах баримтжуулах болцоог учраас тэр зүгээр тийм болоод өнгөрсөн байж магадгүй. Тэгээд залах үед нь төвчин яваагүй юм л. Тэгээд тэр чинь нөгөө ирээдүг өөртөө бас нэг тодорхой хэмжээгээр мэдчих чадвартай хүмүүс шүү дээ. Тэгээд тэр хамгийн чинь өөрөө бодит хүн. Манайхан Тугаан Орогуус Морманы Санжаар сайн мэддэг. Тийм үү. Тий, Санжийн одоо их дүр байхгүй юу? Тэр буян залбирахын хийд гэж гараад байгаа чинь Орогуус дээр гарч байгаа буян залбирахын хийд маань цагаан бороо дээр гарч байгаа өврийн хүрээ юм байна. Жинхэнэ нэр нь бол Жамин сүрэн гэдэг хүн. Дөрвөө хөгссөн. Тэгээд Тугаа болох тэр энэ номон дээр гарч байгаа Авжи гэдэг нэг актер зурхаач байна да. Авжи зурхаач Хамбигийн өшөө ямар хүмүүс үүдээ ингээд хид хідэн бодит дүрүүдээс Санжийн дүрийг уран сайхнаар босгосон дүр байна гэж би ойлгосон. За миний болох тэр уран сайхнаас босгосон гэхээсээ илүүгээр яг нөгөө хөвч яриаг жаахан баяжуулаад бараг тэр чирэн шиг оруулчихсан юм байна. Үгээрэл ялгаад. Тэгээд 11 оны үед сүрэмжүү төвчин богд залахад амь насны цөвтөн байр гээд явааг байна. За. Ирэхэд нь ямар нэгэн байдлаар одоо хорлох амь насны одоо аюултай байна гэж. Үнэхээр хорлсон юм гарсан шүү дээ. Тэр Цагтаан Содон Марвдан чинь тухайн үедээ халахын хаанууд дотор хамгийн нэр нөлөөтэй байсан байна. Насаарч Ахмад нэгэн одоо гол хоёр хааныхан нэг нь Цагтаан Түшэтан хоёр байсан. Түшэтан тухайн үед 26 настай, Цагтаан 38 настай хүн байсан байна. Тэгээд 11 оны 12 сарын сүүлээр богдын төр тогтчоод 12 оны ихээр хавар цагаан сарын дараахан алхын 4 хааны хамгийн одоо нэр нөлөө бүхий хан тухайн үеийн шүүх яамны сайд байсан санагдах юм. Цагтаан хорлогдож нас орсон.
хамгийн анх удаа. Өөрөөр хэлбэл манжаас салаад, манж хятадаас салаад Монгол тусгаар улс болоод хэдхэн сар болж итэл 3-4 сар болж итэл тэр тусгаар болсон Монгол улсын хамгийн нэр нөлөө бүхий Алтан ургийн хан Сатхан Садан Марвдан хорлогдож насварсан. Тэрний дараа удаагүй хахад 2-3 сар болоогүй болж итэл Түшээд хаан ташин бас хорлогдож насварсан. Тэгэд энэ юу гэлж ийн нөхдөр тэр сүрэнзүү төвчин тэр үед ирэх юм бол бас л аюултай юм болох нэ гэдгийг мэдчихсэн учраас очиг баг. Тэгээд энэ зөвхөн 2 өшин чинь 10-аад хүн хорлогдсон шүү дээ. 15-6 оны хооронд тэрөөс нэг 5 жилийн дотор л одоо бид нэр хамгийн сайн мэддэг нь болохоор нөгөө Дааламд Сэрэн чимэд Гомсрөнгүн нөгөө Хандван Чинван хандорж энтрийг л хорлогдсон гэдэг ер нь бол олон хорлогдсон шүү дээ. Тэгээд дандаа Алтан ургийнхан тэгээд тэр хорлогдсон хүмүүс нь яадаг вэ гэхээр дандаа үндэсний тусгаар тогтол эрхчлөөний үзэл санааг маш хүчтэй илэрхийлж хүмүүс хорлогдсон байдаг. Энэ маш ноцтой юм шүү. Ер нь бол зүгээр нэг санамсруу тохиолдол биш. Одоо бол манай төвчдийн дээр маргаантай байдаг. Хуучин социализм үед ямар үзэл баримтлал ихэнтэй байсан бэ гэхээр богдтой голдуу тэр үндэсний эрхчлөөний төлөөний тэмцэж байсан Алтан ургийн ноёдуудыг олноороо хорлогдсон нэг богдтой холбож үздэг байсан. Одоо бол арай жоохон өөр өнцгөөс харж байна. Ер нь бол явж Монгол тусгаар тогтнохын эсрэг хэн одоо эсэргүүцэж ирсэн, хэн дэрийг хүлээмжшүүлэхгүй хэдэн одоо 10 жил сүүлд 1961 онд хүртэл Монгол улсыг нүүбэд эсгэд хүртэл эсрэг санал өгч ирсэн тэр хүчин оролцож ирсэн байх магадлал маш өндөр. Түүхэн баримтууд болоод түүхэн үйл явдлуудын логикоор харахад бол ерөөсөн баталгаатай тийм болж харагддаг байхгүй юу? Тэгээд ярьж болж гин үү? Болж байна. Их л гинэ. За би ч сүрэнзүү төвчөн яриагаа дуусгачих тий. За тэгээ. Яаж ингээд за би амар гоё тухтаа суугаад байсан юм аа сая. За. Сүрэнзүү төвчин чинь 15 оны дундуур наашаа явсан байна. За. Одоо ахаад богдон хүрээ нийслэл хүрээ рүү. Нийслэл хүрээ гэж нэрлсэн. Хуучин бол их хүрээ гэж яагаад 11 онд үндэсний эрхчлөөний өгсгөл ялангуутаа нийслэл их хүрээг нийслэл хүрээ болгосон. Өөрөөр хэлбэл улс гэдгийг хэлж байгаа байхгүй юу? Нийслэлтэй болчихж шүү дээ. Хуучин бол зүгээр их хүрээ гэжсэн. Тэгээ нийслэл хүрээ рүү наашаа явахдаа нөхдүүд дахиад үдсэн байгаа. За ер нь одоо нэг амь насанд халтай юм ямар байна гэж үзсэн. За ер нь гайгуун байна гэж явсан. Тэгээд энд ирэхэд нь бол ямар нэгэн осолтой юм байгаагүй. Гэтэл араас нь хараад ирсэн байхгүй. Тэгш нэг нутгийнх юм уу тий? Бүр нэг зэнданых. Нэг зэнданых гэсэн нэг одоо ангийн хоёр байхгүй юу? Найз нөхдөд шахуу юм шүү тий. Найз нөхдөд хараад ирчихгүй. Гэтэл тэр найз нөхдөс ирж байгаа ойр илгнээс ирж байгаа хараалыг хүн нэгдүгээр анзаардаггүй байна. Хажуугаас нь одоо нөгөө сүгнээс нь утгач чинь. Би одоо нэг 14-наас ирлээ төсөөлсөн үг гэдэг сансангүйгээд идэв шүү дээ тий. Тэгээ тэрий чинь нөгөө авчи за араас чинь нэг шаржингэр гүгээд биш болгоомжлоорой гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгээ мань хүн бол тэрийг анзаараагүй. Тэгээд гэхдээ нөгөө юунууд нь туслахууд нь та нэг хариул гээд байгаа шүү дээ. Бид нар хариулж чадахгүй. Та хариулж гэхээр мань хүнд хариулах чадал бол байгаа. Тэргээ мэдж байгаа. Гэхдээ хэрвээ хариулах юм бол тэр хараал гэдэг чинь бөөн одоогийн гэлээр бөөн хар энерги шүү дээ. Цул ингээд бийжчихсэн хар энерги. Тэрийг ингээд буцаачдаг. Буцаах тэр чинь задлахгүй бол тэр энергийг одоо задлж л дуусахгүй бол тэр чинь арилахгүй. Тэгэл баахан орон нутг ч юм уу хүн зонд ч юм уу баахан ахаал гай зовлон тарих байхгүй. Арилахгүй гэсэн үг. Хэдэн үеэр хараалч явдаг. Тэгээд тэр үүднээс энэ илгэний хараалыг би өөрөө аваад тэр чанд төрц рүү явъя. Илгэний хараалаа. Нөгөө илгнээс ирсэн. Ойроос ирсэн. Хараал өөрөө аваа явчихъя. Тэгэхгүй бол энэ алгуулна. Өөрөөр хэлбэл тэр хүний тэр өхөлөө сонгож байгаа нь хүртэл том философи. Том одоо нин сэтгэл байна. Өөрийгөө зольж байгаа, өргөж байгаа одоо нөгөө цоохор хананд шиг одоо өөрийгөө одоо шатааж байгаа юм шиг тийм үйл явдал байхгүй юу. Тэгээ зайлвал өөрөө нөгөө хараалыг аваа явчихсан ингэ нэлээ гэж. Тийм л яриа байгаа. Зүгээр тэн дээр бол тэгэл баяжуулаад тэр хүн нүртэй шуум уу одоо нөгөө анлин манлин гэл ингээл өшөө тэр нэг удсан барьсан гэл бусад юм тэгэл баяжуулаад ингээл бичин штэ тий. Тэр нөгөө нэг хараал хийсэн хүн дараа нөгөө дэвхрээд идэв штэ. Тэр мөр бас баяжуулсан юм уу тий. Тэр бол яг болсон юм. Хөх тийм үү. Тий. Тэр хараал сүрэнзүү 40 нас орчлаа зам зур дэшин харваа хэрч одоо
Хөрөнгө шүү дээ. Хөрөнгө аймгийн цагаан талд явж байгаа нас орсон гэж. Тэгэхээр энэ 40 өнгөрч говьтаагаас гарсан гэсэн үг тийм. говьтаагаас гараад одоо тэр чинь хөсөг тэргээр л явна шүү дээ. Наашаа одоо хэд хоног явсан 10 20 хоног явж байгаа л 10 хэр дээр ярил нас орч. Тэгээд цаашаа хил очихгүй юу одоо гэгээд хамгийн одоо нөгөө орог үсмийн санжламт гэсэн үг шүү дээ. Тэгээд тэгэнгүүт нь хамгийн тэр нээлийг ямар ч хинч мэдээлэл өгөөгүй. Зүгээр л 40 өнгөрчлөө гэсэн мэдээлэл ирэнгүүт маань хүн давриндаа сууж байгаа тэр нээлийг дуудсан. Тэгээ нээлийг шууд дуудсан орж ирсэн чи ягаад ганц 40 мөн хараал хийчих вэ? Тэгээ нөгөө 40-д яадаг шарахгүй би ингээд үннээ хэлсэн баг. За одоо би төрөнжүү бүтээр ийм одоо юу ажиллагээ. Одоо шатал адилхан одоо эрдэм шаталтай болсон да. А гэтэл намайг одоо ерөөс хинч тоодгүй. Сөрөнжүү ингээд бүр богдын төр хүртэл тоогоод тийм одоо төрийн том төвчнгээр авах гэд би тэслэгөө одоо шар хөдлөөд араас нь тэссэнгүй гэж үнэ хэлсэн байна. Тэгэхээр хамгийн гэлжилтэй тэр чинь ягаад чамайг үнэлэхгүй байгаа гэж мэдчихэв хүч. Ягаад гэвэл тэр нээлт болох тэр хатаа нь байгаа байхгүй юу. Тэр нэг дотоод нэг эго байгаад байна. А гэтэл сөрөнжүү 40-д бол ямар ч эго албаа шүү дээ. Шаардлагатай бол тэр түмний төлөө тэр хараалыг аваад өөрөө өгөхөд бэлэн байгаа юм байхгүй юу. Тэгээ энэ эрдэм гэдэг чинь өөрөө тэгэхээр эндээс нэг юм сонирмаар гэж. Эрдэм гэдэг маань эрдэм шатал гэдэг маань сурсан юмас илүүгээр тэр хүний дотоод мөн чанарт байна. Хуучны тэр их том эрдэмтэй номтой хүмүүс хүнийг шав болгож авахдаа хүнд эрдэм заахтаа хүнийх нь мөн чанарыг хардаг гэж. Энэ үнэхээр одоо энэ эрдэмийг үр дүнтэй сайн юмд төмний төсөөнд тулд энэ орчлонгийн төсөөнд тулд ашиглах нь үгүй юу? Зөвхөн өөрийнхөө алдар нэр эд баялаг одоо юу гэдэм амбиц ашиглах нь үгүй юу гэдгийг харж иж заадаг байсан байна. Хэрвээ нээл болвол тэгэхээр энэ нээл болоод сөрөнжүү 42-ийн чанарын ялгаа шал өөр байгаа тийм. А тэгээд тэр хамгийн гээж тэр богдч тэр сөрөнжүү 40 үнэлээд төр залж байгаа шалтгаан ердөө тэр хоёр хүний дотоод мөн чанарт холбоотой. Магадгүй нээл нь илүү чадaltaй ч байсан байж болно. А гэвч тэр хүний эго гэдэг аимшигтай хар эго гэдэг бол. Тэгээд өөрөөр хэлбэл хүнд аимшигтай одоо хүчрэг живсэг атгуулчлаа гэж бодъё. Гэтэл одоо хортой, шуналтай одоо юу гэдэг ууртай омгтой хүнд аимшигтай одоо буу атгуулчвал чинь аимшигтын болно үстэй. А гэтэл тэрийг өөр сайн үйл ажиллах тийм огтөр мөн чанартай хүнд атгуулна гэдэг чинь огтөр асуудал байна. Тэгэд энэ ингээл эхнээс нь ингээл ярих юм бол чинь бөөн одоо тийм сонин асуудал гараад ирж шүү дээ. Жижиг ихний 10 дахь хуудсан дээр л явж байгаа. Тэгээд чиний тэр ярьж байгаа тэр ойх гэдэг шүү дээ. Тэр ойх шунлын ойх гэж байгаа. Тэр чинь шунлын ойх хатгааны ойх гэдэг хоёр юм байгаа байхгүй юу. Энэ хэдийгээр монголчуудын нэг онцлог байгаа. Тэр энийг тань мэдэх юм философи юм биш үү? Ах уу, оршгүй. Энийг дандаа домогжуулж өгдөг. Домогжуулах тэр хүнд илүү гүйцэд сууж өгдөг. Таригдлахад илүү хоногсч өгдөгдөл баг. Түүнээс одоо энийг одоо нэг юм одоо юу гэдэг арай орчин үеийн хэлээр хэлээд тэр болгон хүн наалдахгүй шүү дээ. Ойхыг та гэхдээ юу яасан нь? Тэр ихэл хэсгийн бичгээс өмнө бичсэн байсан уу? Өмнө аль дээр энэ би таны дагдаг байхгүй юу? Тэгээ би бүр дээр уншижсэн. 10 жилийн өмнө бичсэн. Тэгэнгүүтээ тэрийг уншсан байжгаад сайн нөгөө таны номыг хэлүүлээд байсан байхгүй. Тэгээд энэ яг өмнө бичсэн хэсэг байсан баха гэж би бас яг бодож байсан. Тэрийг зүгээр жаахан баяжуулсан л да. Жаахан баяж. Зүгээр үндсэн санаа бол нэг тийм нэг хүн дарсан гэдлээ гэсэн юм байна. Нэг аах тэгээд тэр чинь нэг хойш орсон 3 жалгын уулзуур дээр гэж нар жаргаж явах үед гэж. Тэгээд ингээд шатар нүгтэр тэгээд өгсөн адууны цагаан ясаад гэж хүний ясаар хийсэн шатар нүгээ сууж хахаар өөр ирэхгүй нөгөө талын шатар нь өөр ингээд нөгөөд эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөөд байх тэр нөгөөд нь бичээд гар хөлнөөраа тэгээд бичсэн хойно барьж авахгүй бол тэр чинь болдгоо байна л да. Тэгээд тэр чинь бичээд ирэнгүүт нь шаг дуг гэдэг унгангуудаа орхимжороо бүрхэд авч байгаа шүү дээ. Яг тэр тиймэрхүү юмыг бол би уран сайхны нэмэлт хийж л байгаа юм л да. За тэгээд тэр махкал бурхан нар дарагчсан тэр хүчрхэг одоо биелсэн тэр энерги чинь тэр гүдэн гэлэн чинь дарж чадахгүй шүү дээ. Өөрөө устгаж чадахгүй. Тэгэхээр тэрийг яаж устгахаар зам нөхдөд тэр бурханы махкал бурханы хүчээр зал хийгээл даччихлаа юм да. Тэгээд нэг тийм ил ам хөөш үед тэгэл тэрийг дахиад баяжуулж баяжуулаад тэр баяжуулсан юм а энэ зохиолынхаа үндсэн сүжиттэйгээ холбох асуудал байна.
За ерөнхийдөө нэвтрүүлэх хугацаатай хоёулаа яриад суугаад байвал яриад суугаад ах юм байна. Яарэ. Тий харин асуугаад байвал асуугаад байх юм байна. Тэгээд урилга хүлээж авч ирсэнд баярлалаа. Маш сайхан уриалгахан ирээд хүлээгээд ярилцаад ингээд тантай ярилцаад их сайхан байлаа. За их баярлалаа тий. Номын талаар их сайхан нэвтрүүлэг хийж байгаа юм байна. Тий. Тэгээд та бүхэнд сайн амжилт хүсье. Баярлалаа. За Азхуур номын эхлэлгүүр дээр манайхаас Монгол менежер дэвтрийг гаргадаг. За мөн түнчлэн үгийн үйлдвэр ажилтдаг. Тэгээ үгийн үйлдвэр дээр маань ирээд хүссэн бал дэвтэр дээрээ одоо өөрийнхөө хүссэн зүйлийг бичүүлээд авах боломжтой. Би одоо ингээд танд бэлэглэж байгаа энэ балан дээрээ цагаан бороо гэдэг номынх нь нэрийг бичүүлчихсэн байгаа юм шүү. За их баярлалаа. Энэ тийм биш үү? Тийм цагаан бороо гэж бичүүлсэн. Нэр зохиолчийн нэр байснаас гоё, уран бүтээлчийн нэр байвал гоё юм болоо шүү дээ. За их баярлалаа. Их сайхан бэлэгшээлтэй юм. За мөн түнчлэн Азхуур номын эхлэлгээрээс одоо хүссэн ном авах эрхийн бичгийг танд бэлгэлж байна. За их баярлалаа. За баярлалаа. Хамтайсан та бүхэндээ баярлалаа. Зохиолч, за уран бүтээлчид альва одоо номын редактор гэх мэтлэн та бүхэнтэй одоо номтой холбоотой хэм бүхнийг өөрсдийнхөө нэвтрүүлгээр оруулахыг за дотоод ертөнцийн нээхийг багч болон нээхийг бид зорддог юм. Тэгээд өнөөдрийн маань яриа бас их сайхан болоод өндөрлөө. Тэгээд дараагийнхаа дугаараар дахиад та бүхэнтэйгээ уулзъя. Зөв үрийг номоос Азхуур номын их дэлгүүр